Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргье. Цас хайлсан сайхан жавартай өглөө биднийг өгтөж байна. Тэгээд гадаа яг одоо хасах 9 хэмээн хүүтэн гэж байгаа боловч яг бид мэдрэгдэх температур бол хасах 17 хэм гэсэн байна. Тэгээд өдөртөө бол хасах 6 хэмээн хүүтэн өдөр байна. Тэгэхээр сонсогчдаа гэрээсээ хараахан гарч амжаагүй байгаа бол дулаахан хувцлаад гараарэ. Битгий гиндэрээ. Тийм одоо нөгөө гадаа бол ер нь салхитай байна. Хамгийн гол нь тий. Салхитай байхаа нөгөө хаврын салхи хавирга нэвт гэж бас монголчууд бид нэр ярьдаг тий. Тийм болохоор та бүхний бас өдрөөс гайгүй болчих байлгүй дээ. Энэ цас нь хайлчих байлгүй дээ гэж битгий бодороо. Ягаад гэвэл энэ иймэрхүү нөхцөл байдлаа 2 өдөр болно гэж бол ихэд бол зарлаад байгаа шүү дээ. Бүх орон нутгаар ер нь бол шуурхтай гэж цаг агараа өрсөн мэдээ явьжсэн тий. Тэгээд сая өглөө ажил руугаа ингэж иржсэн чинь нэг ээж охин хоёр явж байна. Тэгээд охин нь ээжээ цаас орчиж гэд тэгсэн ээж харин тийм ээ гэд тэгсэн чи хавар болоо буцаад өвөл олчиж байгаа юм уу гэд нөгөө охин нь хөрхөө ээжээс асууж байсан тий. Тэгээд нэрэл бидний амьдралд тий юу тохиолдохыг бид нэр мэдэхгүй тий. Өчигдөрхөн бүр ингээд нар шараад ямар сайхан дулаахан байлаа. Тэгтэл өнөөдөр ингээд цас ороод буцаад нэг юм хүүтнийг бид нэр мэдэрч юм шүү дээ. Тийм байна. Тэгээд бид нэг энэ бол яг нэг бидний амьдрал өрнөж байгаа. Гэхдээ бидний амьдралын нэг хэсэг нь биднээс ерөөсөө шалтгаалдаггүй гэдгийг нэг жишээ бол яг энэ өнөөгөө яг гарч байгаа шүү дээ. Одоо та ихснээ өөрийгөө сайн мэддэг ч гэсэн цаг агарыг сайн мэддэг учраас дуулах хувцлаас сонголт танд одоо үлдээгүй байна. Тэгээ яг энэ өглөө бас яг тэгж бодож илаа наашаа ингээд ирж байхдаа одоо ингээл бид нэр одоо ингээ хавар болсон уран дулаан цаг ирчлээ гэл те хуцаа нэмэглээ цаахан ингээд нэмгэн хувцандаа ороод одоо ингээ маргааш дулаан одоо би ингэн тэгнэ гэд маш олон зүйлийг ингээд одоо төлөвлөөд бэлтжижсэн чинь ингээ оронгоор нэрэгдэж байгаа шүү дээ те. Тэгээ яг Библиэл дээр эдэг те нэг үг хэсэг байдаг шүү дээ. Өнөөдөр одоо би ингээд бүх агуулгаа дүүргээд бүх юмар ингээд дүүргэчээд одоо би дахиж ингээд ажил хийхгүй ингээд тэгнэ тий юу ч хийхгүй хөдөлмөрлөхгүй ингээд өстэй бараг жаргана гэд тэгдэг боловч өнөөдөр чиний амь нэхэгдвэл энэ шин чиний амь нэхэгдвэл энэ бүхэн ямар хэрэг байх вэ гэдэг шүү дээ тий. Тэгэхээр бид нэр ингээд бүх зүйлийг ингээд урьдчилан төлөвлөөд өөрөөхөө бүхнийг хийх гэсэн боловч бас энэ нь одоо эзэнгүүгээр энэ бүхэн утгагүй юм шүү. Тэгэхээр альва зүйлийг эзэн дотор та төлөвлөөрэй. Тэгээд зүрх сэтгэлээ ч гэсэндээ те эзний өмнө цэвэр ариун байлгаарай. Тэгээд энэ цагт эзний өмнө нэрж түнд алдар магтаалыг өргөцгөөе. Зүрх сэтгэл минь торгон гардуур бодол санаа минь харанхуй гардуурхээ намайг аварсан эзний өмнө би очи нандин харин үгээр би дуртай миний тухай таны бодлоо юутананды надруу ханцан таны төлөвлөгөө юутай сайхан далайгээс нэсчи тимрийн өстос чаго таны намайг харлахаа юутай зүрлэшгүй Хизгаас дуучаад тэнгэрийн
холдохгүй зүрх сэтгэл минь утгаар дүүж бодол санаа минь харанхуй гардурхи намайг аварсан эзний өнди очи нандин хари үгээр би дуртай миний тухай таны бодлоо юу танандин надруу хансан таны төлөвлөгөө юу таа сайхан бадэнэс нэсчи тэнгэрийн өдөөс шавуу таны намайг хайлахаар юу тач зүйлшгүй тэртээ хийцгаац туучаад тэнгэрийн үдмиг давлаж таны яруу ашгүйгаас хийзэж холдохгүй надэнэс нэсчи тэнгэрийн өдөөс шавуу таны намайг хайлахаар юу тач зүйлшгүй тэртээ хийцгаац туучаад тэнгэрийн үдмиг давлаж таны яруу ашгүйгаас хийзэж холдохгүй Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За, энэ өглөө бид хамтдаа 1-р Иохны 3-ын 20-р ишлэлийг харнаа. За, энд юу гэж байна гэхээр зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд итгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс аваа бөгөөд бүхнийг мэддэг гэдэг үг байна. Тэгэхээр бие хайрл гэж яг Библийн энэ хэсэгт гарч өгсөн байдаг. Бие хайрл гэж. Тэгээ бие яаж хайрлах юм? Бие хайрлах тал дээр бол Бурхан бидэнд ийм чиглэлэг өгч байгаа байхгүй. Бие хайрлна гэдэг чинь ууртай байх үедээ ч юм уу эсвэл ингээд буруу байх үедээ, нүгэлтэй байх үедээ, заримдаа бүр алуурчин байх үедээ ч юм ингээд өргөл ч юм уу эсвэл нүдэнд харагдах зүйл өгөөд баярлуулчихыг, эсвэл нүдэнд харагдах хэрэгцээтэй зүйлийг өгчихийг бие хайрлах гэж бас яг хэлдэг юм аа гэж. Тэгэхээр бидний амьдралд бидэрт дургүй ирнэ, бидэрт сайн зүйл хийж гисэн хүмүүс байгаа. Бид нар ч гэсэн амьдралдаа өөрсдөө дургүй байж ээж боломж нь байгаа болохоор зүгээр нэг сайн зүйл хийгээд өгсөн тохиолдол байна. Гэтэл эзэн биднэрт бүр ингээд хайрын талаар ярихдаа эхлээд бүр юунаас эхэлж ярьсан мэхээр анхны хүн болох Каин Абель хоёроос эхэлж ярьж байгаа байхгүй. Каин Абель тэр хүмүүс нэг нэгэндээ муу хандхыг хэн ч заагаагүй байсан. Харин тэр хоёр нэг нэгнийгээ алсан шүү дээ, одоо Каин дүүгээ алсан. Каин дүүгээ алах болсон шалтгаан бас хүнийг өгчнө гэдэг бодол, хүн өгсөн түүх тухайн үед байгаагүй гэж. Тийм учраас ингээл гомдоожлээдэг, мууг хилжилээдэг, хоорондоо хэржилээдэг, хоорондоо захилцжилээдэг те бие бинийгээ хохирох, шоглох байж л байдаг гэж бодж итэл зарим хүн маань тэрийг залруулах цаг хугацааг өгөхгүйгээр Тэнгэрийн улс руу явдаг гэдгийг Каин Абелийн түүх надад бол сануулж идэг байхгүй. Тэгээ бид нар юуны талаар ингэж ярих хэрэгтэй. Христэд итгээд хайрлна гэдэг чинь өөрөө гэдгийг л би өнөө өглөө танарт ярих гэдэг. Христэд итгэхээс өмнө бидний хайрладаг хүмүүс олон байгаа. Христэд итгэсний дараа ч гэсэн тэр хүмүүс өргөжлүүлэн өөрийнхөө хайраар, өөрийнхөө хариуцлагын хайраар, өөрийнхөө одоо бидний одоо сэтгэлийн одоо өрнөөс болоод
бидний хайрладаг хүмүүс бол ингэ байдаг. Миний дүү шүү. Миний одоо тэ ганц ах юм аа хүүхэд шүү те. Миний одоо ингэ нэг юм те. Надад намайг хэцүү байхад ингэж ирсэн шүү гэдэг ч юм янз бүрийн зүйлээс болоод хайрлж идэг. Гэтэл бурхан биднийг хайрлаж байгаа хайрыг бид ингэ харахаар бурхан намайг яагаад хайрладаг вэ гингууд энэ дэлхий дээр бид нар хүмүүст хийж өгсөн зүйлүүдээс болоод бурхан намайг хайрладаг гэж хэлэх гэхлээр бид нар нөгөө зарим үед нөгөө нэг түрүүний хэлсэнчлэн тийм зүв сэтгэлээр тэр хүн туслаагүй гэдэг бид нар өөрсдөө санаж байгаа. Жишээ нь бүр яг санаад байгаа байхгүй. Зүгээр тэр хүний амын дагуулаад хайртай юу гэнэ хайртай гэж хэлсэн гэдгийг бурхан өөрсдөө санаад байгаа байхгүй. Тийм учраас бурхан биднийг хайрлах яг ямар шалтгаан байгаа вэ гэдгийг бид нар бол яг энэ өглөө бол ингэ бодох хэрэгтэй юм байна. Зүрх маань биднийг ялдах ямар ч зүйл бидэх болно. Учир нь бурхан бидний зүрхнээс агуу өгөөд бүхнийг биддэг гэж. Тэгэхээр бид Христэд итгэхдээ ажил яаж хийдэг тухайгаа жоохон бодоход бол илээдэггүй гэж. Христэд итгэх нь ажил одоо хандах хандлагаас бол шал өөр. Ажлын байр, ажлын багад эзэмшсэн чадамж, хурд, туршлага тэгээд одоо юу гэдгийг хүмүүстэй нэгдэж ажиллах чадвар, хүмүүсээс тусламж авах чадвар хүмүүсийг хаана юу хийхин зааж өгөх чадвар. За тэгээд өөрөө яг юу хийж өгөх гээд байгаа, өөрөө яг аль хэсгийг нь хийх гээд байгаагаа хүмүүст ойлгуулах чадвар гэх мэтлэн ийм ажил хөдөлмөрийн үед бол биднэрт ийм хит хитэн ийм чадварууд бол заавал хэрэгтэй гэдэг байхгүй. Гэтэл үнэндээ бол би тавханд хэлгээд Христэд итгэнэ гэдэг чинь ажил хийх дээрс адилхан биш. Харин нэг зүйл байна. Христэд итгэдэг хүн шиг ажиллаа хийж байгаараа гэдэг зүйл байна. Их сонирхолтой шүү энэ. Дараад нь их энэ сонирхолтой зүйл байгаа. Хүмүүст мэддэхгүй өнгөрдөг яг үнэндээ. Ажлыг ямар сэтгэлээр хийсэн бэ гэдэг. Яг л тэр ажил гүйцэтгэлэнд болцсон байх юм бол хүмүүс энийг хийж явахдаа гомдолтой байсан уу, хэцүү байсан уу, ар гэр нь ямар байсан бэ, ийм байсан уу, тийм байсан уу хүмүүс ихэнхдээ мэдхгүй өнгөрдөг. Харин бурхан бол мэдчих байдаг гэж. Тийм учраас би өнөөдөр Иесус Христэд итгэж бусдыг хайрлана гэдэг нь итгэхгүйгээр бусдыг хайрлахаас өөр байдаг гэдгийг л хэлмээр. Ахтар дэлхийн эд хөрөнгөтэй нэгний ахтусынхаа гачигдлыг хараад түүнд туслах сэтгэлүүл гаргах юм бол түүний дотор бурхны хайр яаж байх вэ гэдэг зүйл байна. Тэгэд энд ийм үгчтэй байгаа байхгүй энэ 3-ын одоо 1-р Коринтын 3-ын 1-р Иохны 3-ын одоо 20-ыг тойрсон ишлүүдээр л явж байна тийм. Бяцхан хүүхдүүдэд бид үг хэлээрээ бас үйл ажил үннээр хайрлцгаая гэж хэлж байна. Үүгээр бид үннийх болохоо мэдээж түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. Зүрх маань биднийг ялдах зүйлүүдтэй ч гэсэн бид тийм байх болно гэж. Тэгэхээр үйл ажиллаар болоод үннээр гэдэг үгийг бурхан бидээр санал болгож байна. Хийж байгаа зүйлээ үннээр хийн. Хийж чадахгүй бол чадахгүй байгаа гэдгээ л. Хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ л гэж. Тэгэхээр нэг удаа залбирлын одоо номлол хийж явах үедээ миний хувьд хаалцсан нэг зүйлээ хүмүүст хамгийн хүрсэн гэдэг байгаа байхгүй. Тэр нөхөр юундаа маш хингээ үг. Би заримдаа залбирч чаддгүй. Тэгээ би залбирах гэж хичээсээр идэл нөгөө миний оюун бодол залбирал төвлөрөхгүй байхаар төвлөрөх гэж хичээсээр идэл өөрийгөө шахсаар тэгээд өөрийгөө ингээд одоо юу гэдгийг залбирч чадахгүй байгаадаа бухимд залбирахын тулд бурхнаас тусламж гуйж ингэсээр идэл бүр нэлийн хугацаа авчдаг. Тэгээд тэгсэн хугацаанд бурхан минь би өөр залбирч чадахгүй байна. Та намайг уучлаач. Миний сэтгэлийг энэ докторгүй байлгаж байгаа зүйлүүдээр та надад хайр инэрлээ үзүүлээч гэж залбирх. Тэр үед дараа нь миний ойлгосон зүйл бол ихээр миний бүх төр орлого өөрөө залбирал байсан гэдгийг би ойлгосон. Тэгэхээр бид нар ямар нэгэн зүйлийг ингээд хэлбэржүүлээд хайрлна гэдэг чинь энэ байхгүй. Залбирлна гэдэг чинь энэ байхгүй. Үйлчлэн гэдэг чинь энэ байхгүй. Ажил хийн гэдэг чинь энэ байхгүй гэж хэлбэржүүлээд ингэж л бурхан харин бидний зүрх сэтгэлийг харж байдаг. Яг үндэ бид нар зарим зүйлийг хийж чадаагүй байх үедээ ч гэсэн яг тэр бидний хийж чадаагүй зүйлээр амжилт гаргасан хүнээс ч илүү бурхны хайрыг татах тохиолдол бол гардаг гэж. Тань сонь санагдаж магадгүй юм аа. Бүх хүмүүс ядуусыг инэрдэггүй. Бүх хүмүүс ядуусыг инэрдэггүй. Бүр тэднийг хоол байлгаж, тэдэнд уурдаад тэднийг байхгүй болоосаа гэж хүсдэг хүмүүс байгаа. Бүр яасан ч тэднэр шиг болохгүй гэж бардамжан гаргадаг хүмүүс байгаа. Бас тэдэнд тусалдаг хүмүүст дургүй хүмүүс байгаа. Өөгшүүлдэг, тэ? Тэднийг одоо яадаг
өөр яаж зовж олсон мөнгө лээ тэгээ тараадаг те өөрөө хурдан амжилтанд өрөө илүү ингэхийн оронд те арай хийж олсон зүйлээ бусдад тарааж яадаг ёстой шал дэмий гэдэг ч юм. Гэтэл бурхнаас тэр үйлс болон үннийхээ хариуг тэр хүн авч байгаа бол тэр хүн өгсөөр л байх. Архины амралт дээр ч одоо 2 жил ажилласныхаа дараа миний дотор юу үлдсэн бэ гэхээр энэ инэрхүй гэдэг чинь бол бүр цаанаасаа бурхнаас өгөгдсөн зүйл байдаг юм байна. Тэр хүмүүст өгөх боломжтой, заах чадвартай, за тэгээд туслах боломжтой. За заримыг нэг ах хүн шиг загинж магинчдаг болохоор л тэдэрт үйлчилдэг гэж бодож болохгүй юм байна. Тэдэр чин сэтгэлээс хайрладаг байдаг юм байна. Тэднээс ингээд хайрлах шалтгаан олж харж чаддаг байд юм байна. Тэднийг өхөөрдөж, тэдэнтэй тоглож, тэднийг инэрч чаддаг байд юм байна. Тэднийг дахин өршөөдөг юм байна. Тэдэртэй хизээч энгийн хүмүүстэй ярьдаг шиг за би 3 удаа чамд боломж олгоё. 3 удаа олгоод тэгэл цаашаа байхгүй шүү гэж бол хэлж болдгоо юм байна. Тэгээ тийм хүмүүстэй ажиллаж явах үедээ бурхан яагаад сайн мэдээг болон ядууст сайн мэдээнд болон ядууст анхаарлаа хандуул гэж хэлснийг хүмүүс ойлгодог юм байна гэж. Яагаад гэвэл зүрх маань биднийг одоо буруутгаж яадаг тэр зүйлүүдээр хүртэл бурхан биднийг хайрлсан гэрчлэл байдаг гэдгийг бид Христэд итгэхдээ ойлгож мэддэг юм байна. Хэрвээ бид нэр хин нэгнээс ямар нэгэн буруу зүйлээ нуучаад дараад нь тэр хүнийг мэдчихсэн гэдгийг мэдвэл ямар хэцүү байдалд ордог бол мэдж байгаа шүү дээ. Чи мэдчихсэн юм уу? Тийм мэдчихсэн. Тэгээ чи яагаад юу ч хийгээгүй? Чи намайг дайнахгүй яасан, дохихгүй яасан, алгадахгүй яасан? Юу гэдгийг нэг хүмүүс нэг тэгдэг шүү дээ. Би мэдсэн. Тэгэл би зүгээр чамааг ярихгүй байхаар за өөрөө даагаад гарах бол гэж бодсон. Яагаад гэвэл би хайртай шүү дээ. Хэрвээ чи өөрөө дааж чадахгүй болоод ирэх юм бол би мэдж байгаа. Одоо хооштой амар тайв яваа гэд хэлэхэд бэлэн байсан. Гэхдээ чамд хэцүү байгаагүй юм уу? Чи гомдоогүй юм уу? Чи зовоогүй юм уу? Би мэдээд зовсон. Гэтэ нэгэнт чи тэр зүйлийг хийсэн. Нэгэнт чи тэр алдаа гаргасан. Нэгэнт чи тэр хүмүүстэй нийлээд намайг одоо гомдоосон те. Самцраг миний хоолнд миний ширээн дээр байгаа ажил болон миний одоо өмнө аялсан байгаа хоолнд халбагтарсан гэдгийг чи би бол мэдсэн. Гэхдээ чиний дотроос намайг хайр байдаг гэдгийг би бас мэддэг. Тэр хайр чинь л бусад бүх буруу зүйлүүдийг байхгүй болгох шалтгаан болж байгаа юм байна. Бурхан биднийг яг ингэж л хайрлаа. Бидний хинэн ч бурхны сайхан сэтгэлийн талаар мэдлэгтэй байгаагүй, гуйгаагүй байхдаа түүний өршөөлийг хүртсэн байдаг. Яагаад намайг хайрлаад байгаа гэж хинэн ч хэлж чаддаггүй. Бурхан л юм да тий. Бурхан болохоор л хайрлаж байгаа юм л да гэж. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа бурхны өглөгч энэ сайхан, энэ өгөөмөр, энэ ерөөсөө хариу нэхээгүй, буцах тийцгүй. Энэ ерөөсөө одоо юу гэдэг нь те бид нэр ингээд цаан хадгалж байгаараа та нар ингэч вэ гэдгүү. Энэ өгсөөр байдаг нэг талын энэ одоо энэ хайрыг бид нэр үргэлж санаж явах хэрэгтэй. Бид ямар нэгэн зүйл төлсөн учраас энийг авч ийн гэж бодож болохгүй. Бурхан таныг одоо ч гэсэн хайрлаж байгаа. Таныг яаж хайрладгаа Есүсийг загалмаа дээр өгөөд гэрчилж шээ бурхан. Тэрнийг давж гарах гэрчлэл энэ дэлхий дээр байхгүй хайрын гэрчлэл. Тиймээс бид бурхны энэ дэлхийн янз бүрийн хүмүүст хандсан төлөвлөгөө болоод гайхамшигт үйлсүүдийн талаар зөв ойлголттой болохын тулд Библиэс уншдаг байх хэрэгтэй. Би Библийг уншаа гэдэг үг маш их хэлж байгаа тийм. Яг гэвэл бурхан тантай ярихад та түүний ярьж байгааг ойлгож ялгаж сонсох торингийн тулгамч таны Библийн мэдлэг байгаад байгаа шүү. Таны залбиралд хэр зэрэг бурхан өөрийгөө зориулж бурхны зүрх сэтгэлийг ойлгодог болсон чинь байгаад байгаа шүү. 1-р Коринтын 13-р бүлэгтэр би ядууст бүхнээ тарааж өгсөн ч гэсэн надад хайр байхгүй энэ бүхэн ямар ч ашиггүй гэж хэлсэн байдгийг ингээд саний. Хүн ямар сэтгэлээр өгснөө та мэдж байгаа бол бурхан бас тэрийг мэдж байгаа. Бас тэр муу сүнс ч гэсэн мэдж байгаа. Тийм учраас зүрх минь бидний буруутгахгүй үйлсийг хийж амьдрий. Яадгийн бэ чи хийчээчтэй гэдэг ингэсэн ч гэсэн энэ буруу байгаамаа. Гэхдээ буруу нь ямар амартай харааштай наа түүнээ харааштай наадгаа хийж өг гэж. Тэгээ бид нар дараад нь хүмүүсийн бодлоор сайн зүйл хийснийхаа дараа шаналж явна гэдэг үл энэ зөв бус байсныг л гэрчилж байгаа байхгүй. Есүс Христийг хайрлах хайр болон бурхны хайрыг дамжуулахын хувьд бол бидний зүрх ч гэсэн би хэн болоод хайрлах юм бэ гэж бодсон ч гэсэн яг үнэндээ бол
биднийг хэн нэгэн болохоор нь бурхан хайрлаагүй. Өөрийнх нь хүүхэд, өөрийнх нь алдагдсан хүүхэд, өөрийнх нь төөрсөн хүүхэд учраас бурхан биднийг үргэлж хайрладаг байсан. Тиймээс хүмүүс биднийг хамгийн сайнаараа хийсэн ч гэсэн өө олж харна. Харин бидний бурхан бидний хамгийн амжилтгүй, хамгийн зөвхөрсөн үед ч гэсэн бидний хайрлах шалтгааныг биднээс олж харж чаддаг байгаа. Энэ бол хайр шүү дээ. Энэ бол зөвхөн бурхнаас ирдэг агапе хайр гэхгүй. Амен. Бурхан бидний сууж босхийг ч мэддэг. Бидний үстэй толгойн ширхэг үснийг бүрийг хүртэл мэддэг шүү дээ. Тэгээд эзэн талархъя, эзний өмнө ирцгээе. Амен. Тэр таны нэрийг мэддэг, тэр таны бодлыг мэддэг, тэр таны урсах нулимсыг хардаг, тэр таныг дуудахад сонсдог юм шүү. Тэгээд эзэн рүү ханддаг байгаарай. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 1-р Иохан номын 3-р бүлгийн 20-р ишлэлээ суралцлаа. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд бүхнийг мэддэг хэмээх ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Бурхны хүүхдэд зүрх сэтгэл нь гэрчлэх болно. Магадгүй та хийх ёстой зүйлээ хийхгүй, Бурхны хүсэл дотор яваагүй байлаа гэж бодъё. Тэглээгээд та авралаа алдах уу? Эсвэл анханасаа аврагдаагүй хүн байсан байж таарах уу? Бид нэгэнт Бурханд итгэсэн бол авралаа алдахгүй юм шүү. Бид Бурханд итгэмжгүй хандах үед тэр хизээж бидэнд итгэмжгүй ханддаггүй юм аа. Магадгүй та өнөөдөр түүний өмнө очихдоо зориггүй байгаа байж болох юм. Бурхан таны зүрх сэтгэлдэх шаналл буруутгалаас илүү агуу учраас залбирлыг тань сонсох болно.
Тэр таны асуудалд тусалж таны зүрх сэтгэл дотор ажиллах болно гэдгийг битгий мартаарай. Тэр таныг сонсож өөрийнхөө хүслийн дагуу хариулах болно. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс агваа бөгөөд бүхнийг мэддэг гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр та Бурханд бүрэн найдаж болно. Таны зүрх сэтгэл таныг зэмлэн буруутгаж байсан ч түүн дээр ирэн заавал тусламж гуйгаарай. Тэгээд энэ цагт хамтдаа залбирах цагийг гаргацгаая. За хамт залбирая. Хэзээ залбирахад цаад болдог. Сайныг бодоход цаад болдог. Сайныг үйлдэхэд цаад болдог. Бидний зүрхний гүнд нуугдсан. Зарим хүмүүс мэддэг, зарим хүмүүс огт мэдгүй. Харин та мэддэг. Бас муу нэгэн мэддэг. Тэр хүнд хэцүү дарамт сэтгэлийн дарамтуудыг энэ өглөө эзэн таны өмнө даатгаж байна. Эзэн та энэ бүхнийг давж гаргахад туслаач. Учир нь энэ бүхний нэмэгцээр байхаас бидний хүсснээр хасагдахгүй. Харин та энэ бүхнийг арилгаж чадах, энэ бүхнийг арчиж чадах, энэ бүхний хайраараа шинчилж, өөрчилж чадах. Тэр бүхнийг амьдралд маань байгаагүй юм шиг уучлж, өршөөж чадах нэгэн. Тиймээс яг энэ цаашд эзэн таны өмнө гимшиж байна. Хүмүүс биднийг хамгийн хайрлаж байгаа, хамгийн амжилттай байгаа, хамгийн зөв байгаа гэсэн өдрүүдэд бидний зүрхэнд танаас биднийг холдуулж ирсэн тэдгээр буруу зүйлсүүдийн төлөө эзний таны өмнө гимшин улаан залбирч байна. Тэр бүхнийг хийсэнд үнэхээр харамсаж эзэн таны өмнө дахин тийм зүрхээ өвдгөж байх, хамтдаа баярлаж чадахгүй, хамтдаа хайрлаж, хамтдаа тэмцэж чадахгүй тийм зүрх сэтгэлийн зовлонтой амьдралаар амьдрахыг хүсэхгүй. Тиймээс та бидний муур инсэнс болоод түүний хүмүүсээс үргэлж хамгаалж өгөөрэй. Бидний зүрхний сул дорой байдлаас бас та хамгаалж өгөөрэй. Тэгэд энэ өглөө таны хайранд талархъя, таны хайранд өөрсдийгөө даатгая. Таны хүү бидний эзэн Есүс Христийн загалмай дээр бидний төлөө урсгасан тусаар уучлагдсан, өршөөгдөн угаагдахыг хүсэн эзэн таны өмнө дахин ирж байна. Та энэ өглөө биднийг уучлж, бидний зүрхийг цэвэрлэж, бидний зүрхийг цэвэр ариун болгож өгөөч. Хайраар дүүрэн, өршөөлөөр дүүрэн, уучлалаар дүүрэн, бас уужуу тийм хандлагаар дүүрэн болгож өгөөч. Энэ өглөө тань талархан, энэ өдрүүдэд тань талархан Есүс таны гайхалтай нэрээр залбирanгуйлаа. Амен. Тэгээд түрүүн хэлсэнчлэн Бурхны хүүхдэд зүрх сэтгэл нь гэрчлэх болно. Тэгээд пастор маань бас хэлсэн те. Христэд итгэдэг хүн шиг ажиллаа хийгэрэй гэдэг үгээр хермоны шүдэр өглөөний нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Амен. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.